За манай номын сан бол 45,000 гаруй номтой. За 2025 оноос 2026 оны жилд бол манай уншигч, байнгын уншигч маань 2270 уншигчаар за мөн эргэсэд маань болохоор түрүү жилээс 30%-аар нэмэгдсэн өссөн дүнтэй явж байгаа. Тэгээ шинэ номын сан маань нээлтсэнтэй холбогдуулан одоо тухтай 5 орчим бий болсноор уншигчид эргэсэд маань маш олноороо ирж ингэж үйлчлүүлж байгаа. Ном унших дадлыг бий болгохын тулд манай номын сангийн боловсролын 7 хөтөлбөр хэрэгждэг. Боловсролын хөтөлбөрөөс нь болохоор байнгын ийм урт хугацааны дугуйлан болон дугуйлангууд хичээлдэг. Үүнээс болохоор 4 сарын 10-наас 5 сарын 10 хүртэл одоо манай дээр өглөөний уншлага гээд 8 цаг 10 минутаас 9 цагийн хооронд ийм уншлагын үйл ажиллагаа ингээд өглөө бүр явагдаж байгаа. Үүнтэй холбогдуулаад хүүхдүүд маш ихээр ингээд нөгөө ном унших дадал нь бий болж байгаа. Тэгээд манай номын сангийн одоо 2025 онд номын сан хөмөргөөн болохоор ном сэтгүүлээр 874 нэр төрлийн ном сэтгүүлээр 1197 номоор ингэж сан хөмөргөөн баяжуулсан байгаа. Тэгээд өнөөдрийн хувьд болохоор одоо нөгөө дэлхийн хүүхдийн номын өдрийг 4 сарын 2-нд тэмдэглэдэг. Үүнтэй холбоотойгоор манай хүүхдийн уншлагын танхимаас ингээд нөгөө царцааны амжилт үлгэрийг таягчилсан Google-дээгэр жүжигсэн тоглолтыг сая 11 цагаас үзүүлсэн. Одоо дараагийнх нь 14 цагаас ингээд тоглох гэж байна.